энэ бол 2024 оны ээжд ирсэн хамгийн хэцүү бодлого. Энэ бодлогыг бодох юм бол чи ээждэр 800 оноо авна. Яг одоо энэ рилийг 800 оноо авах найз руугаа явуулаарай. За тэгэхээр энэ бодлого бол 2-ын 4-р бодлого байгаа. За хашигдсан дүрсийн талбай буюу интегралийн бодлого. За тэгэхээр бидэрт яг гэхээр 2-1-ийг үржих модуль төр x квадрат гэсэн 7 гэсэн функц өгсөн байна. За энэ функцийн 3 6 цэг татсан шүрэг шулуун ба за L-ээр хүрээлэгдэх дүрсийн талбайг олоо гэж. За ерөөдөө бид нар энд байгаа нэг ийм дүрсийн талбайг бол яах нь олно гэсэн үг. За хэдүүлээ алхмаар нь бодъё. За нэгдүгüүрт нь модуль байгаа учраас хэдүүлээ хугарлын цэгийг нь олоод аль завсар нэмэх тэмдэгтэй, аль завсар хасах тэмдэгтэй гэдгийг нь олох ёстой. За тэгэхээр хэдүүлээ модуль төр байгаа илэрхийлэл буюу x квадрат 7x-ийг тэгтээ тэнцвүүлээ. За энэ нь x-ийг үржих x-ээс хөндлөө тэнцвүүтийг болно. Эндээс x тэнцвүүтийг x тэнцвүү 7. За энэ бол хугарлын цэгүүд. За тэгэхээр хэдүүлээ 0 7 гэдэг хоёр тоон шулуун дээр тэмдэглээд за тэгээ тэмдэг тодорхойлъё. За x квадрат буюу дээш харсан парабол байгаа учраас манай тэмдэг бол нэмэх хасах нэмэх байна гэсэн үг. За тэгэхээр энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр хэрвээ x нь 0-оос бага үе тэнцүү байх юм бол нэмэх тэмдэгтэй x нь 7-оос их үе тэнцүү байх юм бол нэмэх тэмдэгтэй буюу манай модуль маань нэмэх тэмдэгтэй задраад x-ийг үржих нь x-ээс нь 7 болно гэсэн үг. Харин 0-оос 7 тусаар сөрөг тэмдэгтэй учраас хасах тэмдэгтэй модуль задарна. Ингээ хасах тэмдэгтэй x-ийг үржих нь x-ээс нь 7 болно. За эндээс a тэнцүү тэг b тэнцүү 7 гэж гарч байна. Хоёрдугаар алхам шүргэгч A шулууны тэгшлэл нь ийм хэлбэртэй тул түүний график огтлох A, B цэгүүдийн x координат нь ийм байна гэж байна. За тэгэхээр энэ даалгавар хийчих юм бол жишээлбэл 4 оноо авах юм байна. За хэдүүлээ эхлээд тухайн A шулууны тэгшлэл дээр оршиж байгаа цэгийг хэдүүлээ мэдж байгаа. Ямар цэг вэ гэхээр 3, 6 гэдэг цэг бидэрт өгөгдсөн. Тэгэхээр x-ийн оронд 3-ыг оруулвал y-г нь 6 гарна гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ x-ийн оронд 3-ыг тавьчихвал 3 дээр нэмэх нь c, хуваах нь 2 тэнцүү 6 бол. За эндээс 2-оор ишээ үржих юм бол өгчвөл 12 тэнцүү 3 дээр нэмэх нь c болно. Эндээс c тэнцүү 9 гэд гараад ирж байна. За тэгэхээр манай шүрэг шулуун бол өөрөө y тэнцүү x дээр нэмэх нь 9 хуваах нь 2 байна. За манай шүрэг шулуун бол энэ шулуун байна. За үүний дараагаар хэдүүлээ шүрэг шулуун болон манай нөгөө модультай парабол 2 a b цэгээр огтлно гэсэн. Тэгэхээр тэр цэгийн огтлын цэгүүдийг олох хэрэгтэй. За тэгэхээр хэдүүлээ модулаа 2 салгах юм чинь 2 салсан интервалууд авч үзээд тухайн тэгшлэлүүдийг бодоод шийдвүүд олчно гэсэн үг. За нэгдүгüүрт нь болохоор хэдүүлээ x нь 0-оос бага үе тэнцүү, x нь 7-оос их үе тэнцүү гэсэн завсрыг авч үзье. За энэ үед манай модуль нэмэх тэнцвэр задарсан учраас x дээр нэмэх нь 9 тэнцүү x квадрат 7 гэсэн тэгшлэлийг бодно. За энэ тэгшлэлийг бодох юм бол x квадрат 8-ыг хасах 9 тэнцүү тэг болоод үржихэн болгон задлах юм бол 2 шийдэн 9 хасах 1 гарч байгаа юм. Тэгэхээр хэдүүлээ энэ тэгшлэлийг бол x нь тэгээс бага үе тэнцүү тохиолдолд x нь 7-оос их хэдэн тохиолдолд бодсон. Тэгэхээр хасах 1 бол тэгээс бага учраас шийд болно. За мөн 9 бол өөрөө 7-оос их учраас шийд болно. Тэгэхээр хасах 1 9 гэдэг 2 шийд хоёулаа шийд болно гэсэн үг. За хоёр дахь тэгшлэл буюу 0-оос 7 завсар бодсон. Энэ завсар бол манай модуль хасах тэмдэгт задарсан учраас ядуурын байрыг сольчих. За тэгвэл x дээр нэмэх нь 9 тэнцүү 7-ыг сасах нь x квадрат болно. За энэхүү тэгшлэлийг бодох юм бол x квадрат 6x нэмэх нь 9 болно. За энэ x-ээс 3-ын квадрат тэнцүүтийг болно. Эндээс x-ийн тэнцүү 3 болно. За тэгэхээр бид нар 0-оос 7 завсар болсон учраас x тэнцүү 3 бол шийд болно гэсэн үг. За тэгэхээр манай модуль дээр бол ихэд юу тэмдэглэгдчихэд байна вэ гэхээр a b цэгүүдийн координат нь хасах 1 байсан юм байна. За энд 3 гэдэг цэг дээр шүргэж байгаа. За тэгээд энд b цэгийн координат нь 9 байсан юм байна гэсэн үг. За тэгээд нөгөө хугарлын цэг гэж яриадсан 0 7 ч юм болохоор энд бас тэмдэглэгдсэн байгаа шүү. За тэгэхээр одоо бид нар энэ хоёрын хооронд хашигдсан дүрсийн талбайг олох гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол хэдүүлээ маш олон интеграл салаад байгаа байхгүй. Хасах 1-ээс 0 завсар буюу энэ хэсгийн интегралыг бодох гээд байна. 0-оос 3 буюу энэ хэсгийн интегралыг бодох гээд байна. Мөн 3-аас 7 буюу энэ хэсгийн интегралыг бодох гээд байна. 7-оос 9 буюу энэ хэсгийн интегралыг бодох гээд байна. Тэгэхээр энэ бол маш олон юм тооцоолох хэрэгтэй болчиход байна. Үүний оронд хэдүүлээ өөр нэг аргаар бодъё. Тэгэхээр яаж бодох вэ гэхээр модультай функц өгсөн учраас хэдүүлээ эхлээд модульгүй буюу үндсэн функцээ олчихно гэсэн үг. За үндсэн функцээ олсныхаа дараагаар энэ хэсгийн талбайг олоод мөн энэ хэсгийн талбайг олоод хасчих юм бол бидний олох ёстой энэ хэсгийн талбай үлднэ гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ эхлээд S0 гэсэн хэсгийн талбайг олъё. За хилэн 0 7 гэсэн хоёр хилтэй. За тэгээд y тэнцүү тэг буюу x тэнцвэр хашигдаж байгаа. За доороос нь манай парабол хашиж байгаа. Тэгэхээр манай бодох ёстой интеграл бол S0 тэнцүү интеграл 0-оос 7. За x тэнцвэр гэдэг бол өөрөө y тэнцүү тэг гэдэг шулуун те. Тэгэхээр тэгээс хасах нь x-ийг үржих нь x-ээс 7 хуваах нь 2. Энэ хэдүүлээ модуль тохиолдолд авч үзэж байгаа шүү дээ. За тэгэхээр энийг 0-оос 7 тусаар бодох юм бол юу гарах вэ гэхээр за эндээс S0 тэнцүү интегралаа гаргачих юм бол 2-ны 1-ийг үржих нь 7-г үржих x-ийн квадрат хуваах нь 2, хасах нь x-ийн куб хуваах нь 3 болно. За дээд доод хилээ орлуулад хасах юм бол 343-ыг хуваах нь 12. За тэгэхээр энэ хэсгийн талбай бол өөрөө
343 хуваах нь 12 гарч байгаа юм. Тэгэхээр энэ дээдлийн хэсгийн талбай ч гэсэн яах нь вэ? 343 хуваах нь 12 гарна шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энэ хэсгийн талбайг олохын тулд 2-ыг үржих нь S0 буюу 2-ыг үржих нь 343 хуваах нь 12 болно. Энэ нь 343 хуваах нь 6. За тэгэхээр энд будагцсан хэсгийн талбай бол 343 хуваах нь 6 байх нэ. За одоо хэдүүлээ хасах 1-ээс 9 завсар хүртэлх энэ том хэсгийн талбайг олчих. Тэгээ энэ том хэсгийн талбайг олонгуудаа хэдүүлээ саяны олсон энэ хэсгээ хасаад өгчих байхгүй юу? Тэгэх юм бол үлдсэн хэсгийн талбай гарна гэсэн. За тэгэхээр хэдүүлээ доод хил нь хасах 1, дээд хил нь 9 байх. За тэгээд манай шүрэг чулуунаар хашигдсан доороосоо манай параболаар хашигдсан хэсгийн талбайг олно гэсэн. За ингээд шулуунаас парабола хасаад интеграл авчвал хасах x квадрат нэмэх 8x нэмэх 9 болох юм байна. За одоо хэдүүлээ хасах 9 гэсэн хилээ орлуулаа бодвол за энд ингээд тооцоолууд хийх юм бол 3-ны 250 гарч байгаа юм. Тэгэхээр манай том хэсгийн талбай бол өөрөө 3-ны 250 юм байна. Эндээс хэдүүлээ нөгөө 2S0 буюу энэ хэсгийн талбайг хасчих юм бол манай үлдсэн хэсгийн талбай гарна. За ингээд хасчих юм бол 6-ны 157 гарах юм байна. Эндээс F тэнцүү 1, G тэнцүү 5, H тэнцүү 7 гарах нэ. RN дээр нь яг одоо сурцгаая.